энэ зээлийн хүү маш өндөр. Эрүүл мэндийн боловсролын салбарт ажиллаж байгаа улсуудын 80% нь цайлангийн зээлтэй. Хүүхдээ сургаж байна, хүүхдийн төлбөр, амьдралын шаардлагаар зээл авч байгаа. Зээлийн доод хэмжээ нь 1.9, дээд хэмжээ нь 2.5% байна. Гэтэл арилжааны банкуд одоо ашиг нь маш өндөр байна. Хэдэн 100 тэрбум их найдаар нь ашиг өсөж байна гэж улсууд яриад байгаа. Тэр нь үнэн үү? Энэ зээлийн хөвд ялахтаа 2-оос доошоо уулгаад 1.6-7 хавцаа болдгоо юм уу? Төрийн байгууллагад ажиллаж байгаа улсууд шүү дээ. Тэд нар чинь найдвартай зээлдэгчд байгаа шүү дээ. Төрийн үйлчилгээний байгууллага, эрүүл мэндийн боловсролын байгууллагад ажиллаж байгаа улсууд. Энэ талаар та ямар бодлого барих вэ? Нөгөө талаар эрүүл мэндийн салбарын өр зээл байгаа. Жилийн жилд нуудаг. Зарим нь одоо 30 хэдэн тэрбум өртсөн, доотлол нь одоо 3 тэрбум өртөө, жишээл одоо хотын клиникийн мөлгөөд, аймагуудын нэгдсэн мөлгөөд байгаа. Энэ талаар судалгаа гаргасан уу та? Сая бид эрүүл мэндийн салбарын цалинг 75% нэмэгдүүлнэ гэдэг юунд тосгоцсон, шуулганаар баталсан. Гэтэл энэ нийгмийн даатгалын шимтгэлийн босхойг 15%-аар нэмэгдүүлсэн шүү дээ. Тэгээр чи ялгаагүй болчиход байна л да. Тэгэхээр энэ тал дээр одоо та ямар бодлого барих вэ? Дараа тодруулъя. За та зээлийн хөв өндөр байгаа бүтцийг юу гэж харж байна гэдэг. Тэгээ эхний хэлэх зүйл бол мэдээж хэрэг бид нар олон улстай харьцуулах нь зөв. Гэхдээ ижил төстэй эдийн засгийн бүтцийн хувьд ижил байгаа улсуудтай бид бас өөрсдөө харьцуулахгүй бол харьцуулж явах нь бас зүйтэй. Тэгэхээр нөгөө бид эдийн хөгжлөө орны яг эдийн засгийн бүтэц оролдог орлого үйлдвэрлэл хэр хэмжээнд өссөн байна. Тэгээд энэ төлбөрийн тэнцэл маань ямар явж байгаа вэ гэдгээс бас нэлээд суур үзүүлэлтүүд бол хамаарч байгаа. Юунаас бол бодлогын үүдээр нэмээд бүтцүүд ямар байна? Үндсэндээ л 4 бүтц байгаа. Их усүр өөрөө 12%. Дээр нэмээд эрсдлийн таны хэлж эрсдэл бол 2.5. За үйл ажиллагаа бол 2.5. Тэгээд банкуудын ашиг нь 1.5 гэсэн ер нь нэг ийм ойролцоо тооцоо бий бол хувьдаа гаргаж үзсэн. Тэгэхээр эрх зүйн хувьдаа ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ гэдэг бол улсын хурлаас энэ шүүхийн энэ зээл санхүүгийн энэ барьцаа авдаг энэ шүүхийн маргааныг энэ чиглэлд хийгдэж байгаа зээлтэй холбоотой шүүхийн маргааныг их хурдан шийдвэрлэдэг болох хэрэгтэй. Турк энтергээ зарим улсуудад бол энэ ерөөсөө бараг цахим бүртгэл болсон юм бэл автоматар нөгөөд шийдэд явцдаг барьцаа өргөн. Нөгөө талдаа мэдээж их хэрэглэх шохрох барих гэдэг асуудлууд давхар баах. Гэхдээ энэ дээр ингээд нухацтай хандаад Төв банкнаас бас гаргасан бэлдсэн тооцоо судалгаа бол би байгаа байх гэж бодож байна тийм ээ. Тэгэхээр энэ чиглэлд бол бид нар зайлшгүй ажиллаж иж энэ эрсдлийн зардал буурна. За үйл ажиллагааны зардлын хувьд бол бас түрүү би хэлжсэн өнгөрсөн жилтэй харьцуулахад банкны ашиг бол нэг 16 орчим хувиар буураад тэр юунаас болсон байна вэ гэхээр хүний нөөцийн зардал нь бол 14 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь бол одоо банкуд маань бас үйл ажиллагааны зардалд шахагдж байгаа гэсэн үг. Тийм. За тэгээд ашиг бол 1.5%. За ашиг ч гэсэн өнгөрсөн жилээсээ бол бас буурсан. Тэгээд манай гишүүдийн бас хэлээд байгаа нь тэр өөрийн хөрөнгөийг ашигтай харьцуулахаар өндөр байна гэдэг нь тэр нь бол бас үнэн байгаа. Өөрөөр хэлбэл өөрийн хөрөнгөө бас нэмэгдүүлэх шаардлага байна гэсэн үг. Тэр хэмжээгээр банкуудын эрсдлийг бууруулах зүгээр нийт гаргасан зээлтэйгээ харьцуулсан харьцаа нь болохоор бас олон улсын түвшинд өчсөн байна гэсэн үг. Зээл гараад тэрнтэй холбоотой үйл ажиллагааны бас тодорхой зардлууд гарч байна гэсэн үг. За цахимжиж байгаа хэрнээ ингээд бас хураамж банкуудын бас би нэгдсэн дата авч үзсэн. Тэгэхэд яалтчгүй бас үйл ажиллагааны тэр ашиг нэлээд том тэр хураамжийн зардал мартал дээр байлаа. Гэхдээ мэдээж бид нар асуудалд хандахтай ялангуяа Төв банк бол энэ банкуудтай өнөөдрийн гишүүдэд банкуудын үйл ажиллагаатай холбоотой нэлээдгүй зүйлүүд яригдлаа. За энийг бол одоо Төв банк хяналт шалгалтынхаа үүргийн хүрээнд яг бодиттой
тогтоож шанаж шалгаж зохицуултынхаа үүргийг гүйцэтгэх хэрэгтэй. Би тодорхой ялангуяа саяны тэр ипотекийн зээл дээр гарч байгаа доголдол төр дээр бол одоо ажил томилогдвол ажил аммагцаа хяналт шалгалтыг бол нэлээд өргөн хэмжээнд оруулж шалгах ёстой байна гэж бодож байна. Түүнтэй адилхан яг анализ судалгаа бид нар хийж үзэх ёстой. Энэ яг зардал үнэхээр бодиттой байна уу? Эсвэл одоо ингээд хөрөнгө оруулалтаа нөхөөд бодиттой бууруулах боломж байсаар байтал ийм хэрэглэгчдийг хохироож байгаа асуудал байгаа мó гэдэг зүйл дээр нухацтай ажиллана. Би сая зээлийн зардал одоо юунаас бүрдэж байгааг ингээд тайлбарлаад энэ дээр бид нар зохицуултын хүрээнд ямар арга хэмжээ авч болох уу? За ер нь суур асуудал бол инфляц. Энээс болоод ингээд чөтгөрийн тойрог үсээд энэ яг гацчаад байгаа юм зээлийн маань. Тэгээд нөгөө талдаа зээлийн эрэлт их байна. Мөнгөний үнцэнтэй холбоотой бас энэ иргэдийн маань зээл авах зээл бол өндөрсөж байна. Би түрүү хэлсэн цалингийн зээл бол өмнөх жилээс 14%-аар за тэтгэврийн зээл бол 44%-аар нэмэгдсэн байна. Нөгөө талдаа эдгээрийнх нь найдваргүй зээлийн хэмжээ мөн иргэдийн цалингийн зээл 152%-аар найдваргүй зээл нэмэгдсэн. Энэ нь өөрөө одоо их бас анхаарал татах ус тоо болчиход байгаа. Тэгээ таны хэлж байгаагаар над бол яг тэр нөгөө салбарын тоо баримт алга байна. За би ажиллаа томилогдвол энийг бас салбараар нь наривчилж ер нь бол Төв банк мэдээж энэ ийм асуудлуудыг их наривчилж авч үзэх ёстой. Наривчилсан нарийн судалгаан дээр үндэслэж дүгнэлт оншиг зөв тогтоож явах ёстой. Ерөнхий зарчим бол өнөөдрийн бидний нөхцөл байдал дээр болоод энэ инфляцийн өндөр түвшин, бодлогын үнийн өндөр түвшиндээс болоод зээлийн өмнө маань энэ өндөрт очиод тогтцоод ингээ байна. Цаашдаа бол хамгийн том зардал нь нөгөө их үүсвэрийн зардал. Энэ их үүсвэрийн зардал бид нар инфляц өндөр байгаа түвшинд энэ инфляциас доордсон их үүсвэр бол аль ч тохиолдолд татагдж орж ирэх болцоогүй. Тийм учраас банкуудын одоо гадаад пассив 60 гаруй хувиар нэмэгдсэн байлээ. Тэгэхээр энэ маань юг харуулж байна вэ гэхээр дотоод их үүсвэрээс бас хамааралгүй гаднаас арай илүү хямд үүсвэр авчирч зээл нэмэгдэж байна гэсэн. Тэгэхээр энэ зээлийн асуудал дээр бол хэд хэдэн юмнууд хийгдэх ёстой. Бас иргэдийнхээ санхүүгийн боловсролыг оруулаад энэ зээл гэдэг бол өөрөө бас тийм сайн зүйл биш. Өрийн дарамтанд оруулж иргэдийг бас өөрсдөө санхүүгийн хувьд бол хүнд байдалд оруулах зүйл гэдэг зүйлийг бас нөгөө талдаа ойлгож өгөх хэрэгтэй байна. Бид бас нөгөө ингээд зээлийг захиргааны аргаар юм уу зээлийг одоо шууд тэгэлцдэг энэ төр гэсэн ойлголтыг бол ард иргэдэд ерөөсөө өгч болохгүй. Бид энийг аль болох энэ суур нөхцлүүдэд Төв банкнаас болоод төрийн бодлогоор сайжруулж зах зээлийн орчин сайжруулж явах болохоос биш ямар нэгэн байдлаар нөгөө захиргааны арга хэрэглэгч урмаар энэ зээлийн хөв бууруулж болохгүй маа гэдэг зүйлийг бол бид энд хэлхийг хүсэж байна. Тэгэхээр сая нөгөө эрүүл мэндийн салбарыг дэмжихгүй л одоо ер нь эмэлгүй зүгээр цайлан л өгч байна. Эм байхгүй ард иргэд гаднаас авчирч байна. Тийм учраас та тухайн салбарын эмнэлгийн төсвийн зарагч нар болон нягтлангуудаас нь тодорхой ямар хэмжээний өөр байна тэрийг аваад гаргахгүй энэ одоо нуусаар байгаа зүйлдээ өчнөө тэрбум хөрчээд байна. Тийм учраас энэ дэр нэлээд анхаарч ажиллах гэж бодож байна. Нөгөө талаар одоо гадаад өөр хэр байна? 40 тэрбум доллар хүртсэн гэдэг нь энэ нь үү? Энэ талаар асууя тэгээд танд бас ажлын амжилт хүсье. За гадаад өрний дарамт нэмэгдэж байгаа нь гэхдээ энэ засгийн газрын өрн нэг 8 тэрбум 8.1 тэрбум гэж миний сүүлийн бусад 20 тэрбум доллар нь нийтээрээ таны хэлж төрдөг орчим тэрбум байгаа гэдэг нь 20 гаруй тэрбум нь энэ нөгөө оюутлогын хөрөн өөр гэж ингэж бид нар бүртгэж байгаа. Яг өнгөрсөн жилд бол манай банк санхүүгийн байгууллагуудын гадаад пассив нэмэгдсэн байгаа. За тухайлан засгийн газар бол гадаад өрийн дахин санхүүжилт хийсэн. За биний харснаар бол нэг банкуд засгийн газар бол гаднаас 1.7 тэрбум доллар төвлөрүүлээд энэний яг 750 нь бол цэвэр дүнгээр төлбөрийн зэнцэлт нөлөөсөн байл. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр 1.7 орчим тэрбум доллар гаднаас оруулж ирээд